Байгалийн гамшиг хэдий давагдашгүй хүчин зүйл чавлахад идэгдсэн төрийн тогтолцоотой улс оронд түүний хор хөнөөл бүр их байдгийг харуулсан явдал Латин Америкт боллоо. За тодруулах юм бол хэдхэн 7 хоногийн зайтай Колумб болон Венесуэл улсуудад тохиолдсон хүчтэй газар хөдлөлтүүд нь хоёр улсын засгийн газрын гамшигын үеийн хариу арга хэмжээ авах чадах эрсдэс ялгаатай байгааг олон улсад харууллаа. Колумбийн ерөнхийлөгч Эспрелагийн мэдгдснээр тус улсад болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол 9 тэрбум Америк долларт хүрэх төлөвтэй байна. За энэхүү байгалийн гамшигын улмаас 285 хүн амиа алдаж 380 орчим хүн сургаггүй алга болжээ. За гэсэн хэдий ч Колумбид гамшиг баснаас хойших эхний 72 цагийн дотор орон нутгийн галс хөнөөгчид цагдаа, тэнгисийн цэрэг зэрэг 10 гаруй албан ёсны байгууллагын аврах багууд шуурхай ажиллаж хүн даврын техник хэрэгслийг цаг алдалгүй дайчилсан байна. Тухайлбал Кали хотын орон сууцны нурангад дах аврах ажиллагааг 2 хоногийн дотор нарийн зохион байгуулалтанд оруулж, хууль сахиулах байгууллагынхан аврах ажиллагааг тусгай зориултын техник хэрэгслээр гүйцэтгэжээ. За харин үүнээс хэдэн 7 хоногийн өмнө хөрш Венесуэл улсын эрэг орчмын Лагуэра зэрэг бүс нутагт 7.2 болон 7.5 магнитудын 2 дараалсан газар хөдлөлт болж 3600 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Гамшигын дараах өдрүүдэд Венесуэлд албан ёсны аврах багийнхны хүрэлцээ муу, хүн даврын техник, цогцос хадгалах ууд зэрэг хангамж нэн дутагдaltaй байсан бөгөөд нурангийн иргэд нүцгэн гараараа шахам нуранг ухаж байлаа. Ерөнхийлөгч асан Уго Чавесийн нэрэмжит Лагуэра дахь 1100 айлын хотхны орон сууцны нурангад хүн даврын кран бараг сарын дараа очсон байна. Глобал Гвардиан зэрэг олон улсын аюулгүй байдлын байгууллагуудын ажилтнууд Колумб дахь аврах ажиллагаа хамаагүй илүү зохион байгуулалттай байсныг онцолжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Венесуэлийн хувьд аврах ажиллагааны сул дорой байдал нь тус улсад олон жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямрал, авилга, төрийн байгууллагуудын дороотолтой шууд холбоотой байна. Гэвч тус улсын төрийн ерөнхийлөгч Делси Родригес засгийн газар хангалтгүй ажилласан гэх шүүмжлэлийг эрс өгөөсгөж эхний өдөр 4000, дараагийн өдөр 14000 хаврагч дайчилсан хэмээн мэдгдсэн юм. За харин албан тушаалаа хүлээн аваад дөнгөж 3 хонож байгаа Колумбийн шинэ ерөнхийлөгч Эспрелагийн хувьд энэхүү гамшиг нь түүний манлайлах чадварыг шалгасан томоохон сорилт болж байна. За өмнөх засгийн газрынхаа хэд үрэлгэн байдлыг шүүмжилж байсан тэрээр 180 тэрбум Америк долларын төсөө иргэн харж орон гэр бизнесээ алдсан мянган иргэдэд онцгой байдлын санхүүжилт олгох ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.